Төрийн олон албан үйлчилгээ цахим шилжснээр та бидний өдөр тутмын ажил амьдрал хэлбэршиж, төрийн үйлчилгээний чанар хүртээмж дээшлсээр байна. Гэлээч цахим лөөвөрчид төрийн байгууллагын нэрийг барьж та биднийг заллин мэхэлж хогроох зорилгоор янз бүрийн бусрамг арга сэцээр байгааг анхаарна уу? Таны Facebook хаягаар e-Mongolia таны мэдээллийг баталгаажуулах шаардлагатай байна. E-баримт шинэ хувилбарыг суулгана уу? Танд төрийн тусламж, тэтгэмж авах боломж байгаа эсэхийг шалгана уу гэсэн чат мессеж ирж байсан уу? Төрийн ямар ч цахим систем, сошиал сүлжээгээр дамжуулан иргэд та бидэнд линк илгээж, хувийн мэдээллийгтээ шаарддаггүй гэдгийг та анхаарна уу? Энэ төрлийн с ิจ гтэй зар сурталчилгааны цаана e-Mongolia, e-баримт зэрэг төрийн захим системүүд болон банкны аппликейшнийг яг ижил дуурайлгасан хуурамч вебсайтууд байдаг. Тэд таны регистрийн дугаар, Facebook болон банкны ID нэвтрэх нэр, нууц үгийг л хадгалж авах зорилготой. Таны оруулсан эдгээр мэдээлэл тухайн хурамч хаягийнхаа админ удирдлагын хэсэгт бүртгэгдэж үлддэг бөгөөд цахим залливчид таны бүхий л нууц мэдээллийг хялбархан аргаар гартаа оруулж байна гэсэн үг юм. Цахим заллин алхам тутамд та биднийг утсаар